Монголын нэг яг жоохон асуудалтай л авч байна л да. Тэгэхээр залуу нөхөд бас олон хөгжил дэвшлийн төлөө л гэж тэгээд раач тэгээд төр дэгаа хүмүүс нь юм хийхгүй болохоос тиймэрхүү санагдаад байна шүү дээ. 116 гишүүнээс хэдийг нь таних уу? Цөөхөн л автоо юм бол гарын 10 он. Засгийн газрын хүртэл нэг холигтой ажил хийхгүй л байна шүү дээ. Их хурлын гишүүд засгийн газрын сайд нартаа л шаардлагатай байх хэрэгтэй. Өөр сонир болгодог. Ямар ч юм Улаанбаатар хот хөгжих нь яах нь гэж одоо л хараад сууж. Бас цалин хүнссэн таны амьдралд хэрэгцээтэй юм тийм. Цалин хэрэгцээ бага нөө бага нэг л. Тэгвэл одоо тэгэл бараа бүтээгдэхүүний үнийн нэмэгдэхийн тэгэл дайн дайчин мажин гэл дэлхийд даяар янз бүр юм болох. Тэгэл одоо бензиний үн нэмэгдэх гээл ах шүү дээ. Тэгэхээр ч одоо тэгээд цалин мөнгө нэмэгдэхгүй болохоор өөр уламжлалт хэцүү болоод шүү дээ. Би ч гойсохны барууны төлөвлөлт ажилладаг юм л дээ. Тэгэхээр үнэхээр бол хүмүүсийн хамтлаг харилцааг гайвал байдаг л да. Тийм. Үнэхээр бол ажил дээр ярих юм бол хамт олон тэгэл цалин хөлсөнс бид нар нөлөөлж ижил хүмүүс илүү ажилдаа дуртай ажиллах үйлдэл гэж боддог шүү дээ. Дээрээс нь нийгмийн асуудалтай болохоос жоохон давхар стресстэй л. Тэр нэргэн төрнийхэн хүмүүс хэр стресстэй ах шиг байна. Одоо ер нь бол стресстэй л шүү дээ. Махны үн, бараа бүтээгдэхүүний үн нэмэгдээд ирэхэрч яраас стресстэй л шүү дээ. Тэгээ цалин мөнгө нэмэгдэхгүй болоо ч тийм хэрэг байхгүй юм шүү дээ. Яаж амьдрах вэ гэж бодоод байж шүү дээ. Нөө госхны бараа бүтээгдэхүүн зардаг гэдгийгсэн шүү дээ. Хүмүүсийн ер нь хөдөлთა авалт гэр ах шиг байна. Хөдөлთა авалт за яах вэ? Тэгэл дундчил заримдаа муу заримдаа сайн тиймэрхүү л. Та түрүү цалин хүнс хүрэлцэхгүй гэсэн шүү дээ. Тэнгүүд бас аппликейшн зээлээс авч юм. Хүмүүс болохын тулд тийм. Зээл авах авч байгаа. Гэхдээ одоохондоо зээлүүд байна багасхыг л гэж бодож байгаа л да. Тийм аппликейшны зээлүүдээр хараад яаж банкныхаа зээл нэлж юм уу. Тэрийгэ бага төлөө үйлдэлж бодож байгаа. Тэгэхгүй бас давхар зээлтэй болохоор ч бас хэцүү болж байгаа. Тийм хөл энэ да. За баярлалаа.